За бизнесийн хатуу шийдвэр сургалт чинь бол 3 удаагаа боллоо тий. Тэс зорилго бол ойлгомжтой шүү дээ. Бизнес эрхлэгчдийг л илүү чадахжуулах, илүү борлуулалтын авьяастай болох, илүү бага стрессээр илүү их мөнгө хийхэд зориулагдсан. Ер нь бизнес эрхлэгчдийн асуудал нэг тийм ичхүүр, ичимхий байдал, өөрийгөө нээх, өөрийгөө баялаг болгох энэ асуудал дээр айгүй учир дутагдaltaй зүйл юм байна. Маш олон бизнес эрхлэгчид зөвхөн ажил ашиг гэдэг зүйлийн талаар явж байна. Алдаа нь юу вэ гэхээр мөнгө ашиг гэж явж байгаад өөрийгөө алдчих байна. Өөрийгөө орхиж байна. Сэтгэл зүгөө орхиж байна. Сэтгэл зүг л хэр сайн зохион байгуулж чадна, тэр хүн л бизнесийн амжилтыг бий болгож чаддаг. Тэр сэтгэл зүг яаж сайн зохион байгуулах юм бэ гэж те мэдэхгүй байгаа бол тааж яваад хэрэггүй. Ер нь Монголын бизнес эрхлэгчдийн хамгийн том асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө л сурдаггүй. Өөрийгөө хөгжүүлдэггүй. Яг тэр нэг тухайн ажил дээрээ гаццсан тэр зүйлээ л хийгээд байдаг. Дараагийн төвшөнд гарах ганцхан арга нь ерөөсөө сурах, хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх.